Энд бид объект хандлагад програмчлалт полиморфизмыг судална. Полиморфизм нь ижил үйлдэлээр ялгаатай үр дүнд хүрэх чадвар юм. Abstract, overriding, interface, site binding авч үзнэ. Полиморфизм гэдэг нь олон хэлбэршил буюу ижил үйлдэлээр ялгаатай үр дүнд хүрэх чадвар юм. Энэ нь кодыг дахин ашиглах, шинжилэлт хийхэд уян хатан болгодог. Abstract encapsulation, inheritance-тэй хосолж ажиллана. Animal нь хийсвэр класс бөгөөд хийсвэр функцтэй. Хүү классууд pig, dog өөрсдийн хэрэгжилтийг тодорхойлдог. Жишээ кодонд getAnimal name функц ялгаатай үр дүн буцаана. Хүү класс их классын animal sound функцийг override хийн. Жишээ кодонд ижил нэртэй функц боловч pig, dog тус бүр өөр дуугарна. Энэ нь полиморфизмын үндсэн зарчим юм. Интерфейс нь зөвхөн хийсвэр функцтэй бөгөөд хэрэгжүүлэгч класс өөрийн хэрэгжилтийг тодорхойлдог. Жишээ код нь myClass метод A, метод B хэрэгжүүлнэ. Энэ нь полиморфизмын механизмыг харуулна. Ижил нэртэй is-passed функц өөр шалгууртай ажиллана. Жишээ код нь bachelor, master, doctorate студентүүд тус бүр өөр онооны шаардлага хангана. Энэ нь полиморфизмын бодит хэрэглээ юм. Abstract функцуудыг хүү класс хэрэгжүүлнэ. Override нь их функцийг өөрчилдөг. Интерфейс нь олон хэлбэршлийг хэрэгжүүлнэ. Полиморфизм нь программын уян хатан байдлыг нэмэгдүүлдэг.